근심 걱정 말아라. 너를 지키리. 주 날개 밑에 가라. 주 너를 지키리. 아무 때나 어디서나 주 너를 지키리. 늘 지켜주시리. 무엇을 미리 하시고 주 너를 지키리. 구하는 것을 주시며 주 너를 지키리. 주 너를 지키리. 아무 때나 어디서나 주 너를 지키리. 늘 지켜주시리. 어려운 시험 당해도 주 너를 지키리. 그 주의 품에 가라. 주 너를 지키리. 주 너를 지키리. 아무 때나 어디서나 주 너를 지키리. 늘 지켜주시리. 하나님의 나팔 소리 천지 진동할 때에 예수 영광 중에 구름 타시고 천사들을 세계 만국 모든 곳에 보내어 구원 얻은 성도들을 모으리. 나팔 불 때 나에게, 나팔 불 때 나에게, 나팔 불 때 나의 이름 부를 때에 잠시 찬양하겠네. 무덤 속에 잠자던 그때 다시 일어나 영화로운 부활 승리 얻으리. 주의 택한 모든 성도 구름 타고 올라가 공중에서 주의 얼굴 배우리. 나팔 불 때 나의 이름, 나팔 불 때 나의 이름, 나팔 불 때 나의 이름 부를 때에 잠시 찬양하겠네.
감사합니다. 성경 말씀 읽겠습니다. Баярлалаа. Библи хамтдаа уншия. Египтээс гарсан 15 дугаар бүлэг. Египтээс гарсан 15 дугаар бүлгийн 22 дугаар ишлээс би уншия. Египтээс гарсан 15 дугаар бүлгийн 22 дугаар ишлээс олсон бод уншия. Мосе Израильчуудыг удирдах тэд улаан тэнгисээс шуурын цөл рүү оров. Тэд цөлөөр 3 өдөр явсан бөгөөд ус олсонгүй. Мараад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэжээ. Ард түмэн Мосед гомдлон бид юу уух вэ гэцгээв. Мосе эзэн рүү хаш гэрсэнд эзэн түүнд нэг модыг үзүүлв. Тэр түүнийг усанд хайсанд ус амтлаг болов. Тэнд тэр тэдний төлөө тогтоол хуулийг өгч тэднийг сорив. Тэр хэрв та нар өөрсдийн бурхан эзний дуу хоолойг анхааралтай сонсож түүний мэлмэд зүвийг үлдэж түүний тушаалуудад чих тавьж түүний бүх тогтоолыг сахивал би Египтчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг ч та нарт буулгахгүй. Учир нь эзэн би бол та нарыг эдгэгч билээ гэв. Энэ үртэл уншлаа. Би Christmas кантата тоглолтын зүгээр кантата тоглолтод би суугаад оролцоод байдаг. Ялангуяа тоглолтын 2 дугаар бүлэг дээр Пак Жин-ён, тэгээд Исуён, Чэхэми, тэгээд Пак Ёнсугийн дуулж байгаа дуу White Christmas гэдэг дуу юм уу? Аль эсвэл Исуёны дуулж байгаа одоо гоё тоглоом гэх мэтийн дуунууд үнэхээр тэднэр тэр дууг дуулахад үнэхээр их цохиж үзэсгэлэнтэй сонсогдсон. Би өнөөдөр хүртэл маш олон White Christmas гэдэг дууг сонссон. Гэхдээ үнэхээр ингээдлээ үзэсгэлэнтэйгээр илэрхийлсэн дууг бол анхудаагаар сонссон. Яаж Christmas тэр гачуурд модыг ингээд байранга дуулж байгаа дуу байна. Тэдний дуулж байгаа дууг сонсох бүрчлэн миний сэтгэл маань хөдөлж бас тайзан дээрээс ингээд харах юм бол Пак Жин-ён, Чэхэми дуулангаа уйлдаг. Яг тэр хэсэг дээр тэд нэр уйлах юм бол тэд нэр үнэхээр яг сайн дуулж чадах болоо гэсэн бодол төрсөн. Гэхдээ Жин-ёнгийн хувьд үнэхээр аяан ингээд маш гоёор нь уйлангээ ингээд дуугаа дуулаад ингээд дуусдаг. Үнэхээр би ч бас тэр дууг сонсох юм бол миний нүдэн дээр нулимс ингээд цэнгэлддэг. Миний амьдарч байгаа амьдрал өглөөс өмнө сүмийн хаалга дээр орохоос өмнө фултаасан дээр ингээд миний нэрийг муусан юмнууд нь бичээстэй байсан. Янз бүрийн юмнууд нь миний нүдэн дээр харагдсан ч гэсэн эзний талаас харах юм бол үнэхээр аз жаргалтай бас үнэхээр бахархмаар санагдсан. Би Агуктун гэдэг газарт 8 сарын турш байсан. Одоо ч бас үнэхээр ойлгохгүй байгаа юм нь тэр үнэхээр тоосгоны хүмүүс маш их үлсгэлэн амьдардаг. Би 8 сарын турш үнэхээр тэр тоосгонд үлбэрлж үхээгүй амьд ирсэнд би үнэхээр их гайхдаг. Эргээд харах юм бол үнэхээр тэгж амьдэрсэн амьдралууд маань үнэхээр аз жаргалтай санагдсан. Тэр тоосгоны хүүхдүүдийн нэр нь дандаа юм байдаг. Хваннэ, Жиннэ, Сүннэ, Гэпүни, Гэгжини гэсэн ийм нэртэй хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүд аврагцынхаа дараа үнэхээр шудраг, үнэхээр гэрэл гэгээтэй нүдээр тийм шудраг сэтгэлтэйгээр эзний үгийг сонсож байгаа үнэхээр байдлыг харах юм бол миний сэтгэл өөрөө ч мэдгүй аз жаргалтай болж байсан. Сонирсон итгэгчид би анхудаагаар сайн мэдээ тараагаад аврагдсан. Тэр итгэгч болохоор 4 хүүхэд тэгээд сохор нөхөр тэгээд өөрөө болохоор
ингээд далайн байцаа янз бүрийн одоо ингээд юм зардаг хүн. Гэхдээ аврагдсанхаа дараа тэр итгэгч үгийг тэмүүлж байгаа байдлыг харахад үнэхээр тэр итгэгчийг харах тусам үнэхээр хайр өрч байсан. Тэр итгэгч би ер нь ингээд залбирх юм бол бараг 70% орчмонд тэр итгэгчийн төлөө залбирдаг. Түүний нөхөр болохоор ерөөсөө сайн мэдээ сонсохгүй байсан. Заримдаа би үнэхээр түрүүд анхуутаагаар тэм үнийг харсан. Одоо ч гэсэн ерөн тэм үнийг бол харж байгаагүй. Би тэр хүний өмнө юм ярих юм бол тэр ч арай биш баха гэд яриад дуусгадаг. Заримдаа бүр ингээд үгүй баха гэж тэгж хариулдаг. Хаалгаа онгоолоод орох юм бол надаас 1 метр холдоод суугаад байж байдаг. Ер нь 24 цаг тэгж сууж байгаа юм шиг байлаа. Ер нь би очих болгон дээр тэгж сууж байсан болохоор түүний нөхөр үнэхээр их чин сэтгэлээс аврагдаасаа гэж би хүсэж байна. Гэхдээ ерөөсөө аврагдахгүй байсан. Нэгэн өдөр би тэдний айлд очисон. Хүн байна уу гэд хаалга төгссөн үед нөхөр нь ганцаараа байсан. Харин ахлагч та ирсэн юм уу гэд бүр гүүгээд ирж байсан. Тэр орой бороо ороод ингээ бороо хааж байсан хан маань нураад ингээ гэрт дотор ус орж ирсэн. 4 хүүхэд өрөөнд унтж байхад ус маань орж ирж байсан болохоор яагаа мэдэхгүй хүүхдээ ингээд өргөөд ийшээ ороод тэр өрөөлөө ороод үнэхээр би өнөөдөр орой ингэж байж байгаа 4 хүүхдээ бараа алцчих юм байна гэж бодоод бороо л амар их орж байсан. Шүнжингөө тэр хүн болохоор санаа зовсон суусан гин. Бурхнаасаа гуйх гэсэн чинь нөгөө пастор ахлагч ирэх болгондоо би үгийг сонсохгүй биш байхаа гэсэн болохоор бурхнадад туслахгүй юм шиг. Тийм болохоор ингэж чагаад манай хүүхдүүд бүгдээр өөх юм биш үү гэсэн тийм бодол төрсөн. Өглөө ингээ борон зогсоод би очисон чинь тэдээлд очисон чинь нөгөө ах маань намайг үнэхээр чин сэтгэлээсээ ухтаж өгч байсан. Тэгээд тэр хүн аврагдсан. Би Чангпалли Агукдун байсан үед бас сэрэгт байсан үед Сэжон соёлын заалан дээр кантата тоглолт хийх үед Пангёнгмин гэж цэргийн генералыг би урьдсан. Тэр хүн болохоор ямар хүн бэ гэхээр би цэрэгт байхдаа мэдээлэл холбооны цэргийн албад ажиллаж байхдаа тэр хүн болохоор манай цэргийн одоо дэд генерал байсан. Тэр хүн болохоор намайг цэргийн газар дотор байхдаа сайн мэдээ тараад сүмийн ажил хийхэд минь тусалж өгсөн хүн. Тэгээд тэр хүн намайг боловсролын тасганд ажилуулад тэр хүн үнэхээр миний төлөө үнэхээр байж өгсөн. Манай Имбёнжу сайн мэдээ түгээгчийн эцэг нь бас одоо тэр цэргийн газрын генералаар одоо ингээд байсан. Тэгээд тэр одоо сайн мэдээ түгээгчийн эцгээр нь дамжуулаад тэр генералын утсын дугаарыг олж чадаад ингээд холбоотой болоод Christmas кантата тоглолтоор урьсан. Тэгээд тэр хүн ирээд тэр тоглолтыг үзсэнгээ үнэхээр аз жаргалтай байж байсан. Би мэдээлэл холбооны цэргийн албад ажиллаж байхдаа миний цол бол хамгийн доод цол байсан. Бэлтгэл цэрэг байсан. Гэхдээ бүдэн сая өдөр болгохондоо би сайн мэдээ тараагаад манай цэргийн албанд үнэхээр их үлсэлнээс олж үнэхээр цэргийн албаасаа цугтсан хүмүүс маш олон байдаг байсан. Цэргийн газар дотор байх юм бол үнэхээр ууртай, гомдолтой, царайтайгаар дүүрэн хүмүүсээр л дүүрэн байж байсан. Тийм газар байсан боловч би мэдээлэл холбооны цэргийн одоо албанд насан туршдаа чи тэрийн дотор амьдраарай гэсэн ч гэсэн би амьдрч чадхаар байсан. Би цэргийн алба хаасанхаа дараа Кимчон руу явсан. Кимчонд байх үеч гэсэн миний амьдрал үнэхээр аз жаргалтай байсан. Солонгосын бүх хотуудад зарлаад хүүхдийн цуглаан хийхэд багш нарын цуглуулна гээд 20-30 одоо багш нарыг цуглуулад одоо ингээд бэлтгэл одоо ингээд дасгалжуулаад тэгээд
Солонгос хотын бүх сүмүүдээр явуулах юм бол хүүхдүүд нь аврагдаад, хүмүүс нь аврагдаад миний амьдрал дотор үнэхээр энэ ертөнцид мөнгөөр үнэхээр хийж болохооргүй тийм үнэхээр ивэлүүд үнэхээр миний дотор байж байсан. Би хэд хоногийн өмнө миний эхнэртэй жоохон муудалцсан. Яхаар нэмэгтэй ийм амар зөрүү зантай байдаг байна. Манай сүмийн идэгч ахын тусад би юм ярих юм бол шууд заа гэж хариулчихдээ штэ. Гэхдээ миний эхнэр болохоор үнэхээр үгэнд орохгүй дандаа ингээд өглөөд байдаг. Харин би ингээд нэгэн өдөр өглөө эрт босоод эзний өмнө залбирсан. Гэхдээ эзэн миний сэтгэлийн дотор ямар үгийг ярьж байгаа вэ гэхлээр миний эхнэр миний сэтгэл дотроос гаргаж үзчих байсан. Би тэгээ залбирангаа үнэхээр гайхсан. Хэрвээ би эхнэргүй болох юм бол би нэг шудаа тэгж бодож үзээгүй. Би ямар ганцаар амьдрч чадах юм биш. Эхнэргүйгээр эхнэргүй бол би үнэхээр яах вэ гэж би бүр гайхсан. Тэгээ би тэр өдрөөс хойш миний сэтгэлийн дотор Бурхны юм юу гэсэн бэ гэхээр надад юу гэж хэлсэн ч болно. Зүгээр удаан хугацааны турш миний эхнэртэй хамт амьдрч чадахын тулд та туслаач гэж би залбирдаг болсон. Сүүлийн үед эзэн надад ямар сэтгэлийг өгч байна гэхлээр би ирвэл сүүлийн үед би маш их ажил хийдэг. Өчтөр ч гэсэн өөрөөр номлол тараагаад тэгээд өөрийн цуглаан дуусыгаа дараа пасторуудтай ярилцсахаа дараа Tomorrow дээр очиод үг тараагаад тэгээд нэвтрүүлгийн станц дээр очиод ярилцлага өгөө. Тэгээд дараа нь VIP хүмүүсүүдтэй уулзаа, дараа нь үгээ тараагаад тэгээд дараа нь үдээс хойшин цаг дээр мессеж тараагаад тэгээд орой номлол тараагаад тэгээд орой 10 цаг орчим болох юм өчтөр ч яг ярд дууссан л та. Тэгээд 10-аад орчим цаг дуусах юм бол тэгээд сүүл дээр ирэх юм бол баг оройн 12 тэгээд л өөрийн 1 миг болчдаг. Харин 1 миг гэд ирсэн ч гэсэн үг бичих ёстой гэд маш их ажил надад даатгаж өгдөг. Цөгийн пастор болохоор үнэхээр муухайгаар надад маш их ажлыг даалгадаг. Гэхдээ үнэхээр машин дотор залбирах үед үнэхээр минь сэтгэл их талархдаг. Хэд хоногийн өмнө young pastor Африк руу явсан. Над руу мэйл явуулсан. Свазиленд засгийн газраас бидэнд гацрыг өгнө гэж байна. Тэгээд тэнд сурвал бариад манай Бөөнхөн сайн мэдээ түгээгчээр ирсэн хэдэн хүмүүсүүдийг ураад тэр засгийн газраас одоо сурвалыг явуулахад маань одоо ингээд одоо мөнгө санхүүгээр дааж өгөн гэсэн. Тийм болохоор би энэчнээс хүүхдүүдийг нэг удаа ингээд өсгөж үзмээр байна. Сурвалд минь багшлах хүн хэрэгтэй байна. Энэ удаа бас Пенэнд сүмийн байрыг барьж одоо ингээд барьж байгаа. Би гэхдээ энэ удаа хамгийн хямдхан мөнгөөр одоо ингээд байшингийн 6 гаргаад одоо болохоор ингээд тааза баг сүүлийн шатан дээр ирсэн тааза бариул болох байсан. Би нэгэн өдөр Чинжүүд яванга Хамнян хотод нэгэн хүн байсан. Миний тэндэг хүн байсан. Тэг Хамнян дээр сүмийг барихсан чинь талбайд нэг айгу байшин байхаар гайгүй байшин болохоор энэ нурхаагч тийм зүгээр байлагч тийм болохоор нэг удаа ирээрээ гэсэн болохоор ойдсан. Гэтэ ойдсан үед миний нэг таньдаг итгэж байсан болохоор уулзсан. Сүүлийн үед тэр хүн маань тариач юм байсан. Тариа эргэлмээ сайн болж байна уу гэж асуусан үед юусаа сайн болохгүй байна. Дандаа масатул үсэт байна гэд масатугийн нийлс үүдэг. Нэг чулуурхаг гэсэн. Тэгээд тэр нь ямар амар одоо үн цэнтэй зүйл гэдэг та мэдэж гинөө гэсэн чинь тийм юм уу гэд. Тэр биднэр масатуу тэр одоо чулуурхаг эсгэл зараа биднэр мөнгө олсон. Тэр үнэтэй юм уу? Гэхдээ сүүлийн үед барилгын компаниас тэрийг худалдаж авах гэж юусоо амар ингээд авъя гэдэг штэ. Тэг хэрэг хэмжээ байгаа юм бэ гэсэн чинь бараг 80,000 тонны машинаар бараг маш их ачааны машин
одоо ингээд юу зарж болох хэмжээний юу байсан. Сүүлийн үед материалын одоо барилгын материал дутуу болохоор үнэхээр барилгын компани болохоор тийм одоо чулуурхан маш дуртай байдаг. Та ямар ажил хийдэг вэ гэсэн үед ямар ажил хийдэг гэсэн бэ гэвэл филта наадаг ажил хийдэг гэсэн. Тэгээд би чам нэг Монголын тийц үгээ чи гадаад улс руугаа аялахаар явах уу гэсэн. Явъя л та пастраа гэж баярлж байсан. Тэгээд Африка Пенен дээр очиод филта наагаарай гэж би хэлсэн. Африк болохоор маш халуун болохоор мотороо ингээд наадаггүй. Дандаа ингээд филтагаар наадаг. Би чамд онцны одоо плетийн мөнгийг үгээ чи Африк руу нэг яваад ирээч гэсэн чинь үнэхээр дуртай байсан. Би болохоор үнэхээр ямар ч авах юмгүй хүн боловч үнэхээр бурхан миний амьдралд хотных одоо ингээд гадны талаас харах юм бол зүгээр байн одоо хултаасан дээр миний нэр нь гараад намайг муулдаг хүмүүс зөндөө байна. Тэгээ байн би шүүхэн дээр очих хэвээр тийм байгаа боловч харин бурхан надад өгсөн тэр ерөөл үнэхээр үгээр хэлж баршгүй агуу том байсан. Кenya улсад дэлхийн чуулган хийсэн. Дэлхийн чуулган хийх үед 3-4 мянган оюутан оролцсон. Би тэр үед маш их үйлсэн. Бишоп үндэстэн хүмүүс ирсэн. Тийм болохоор бишопчууд маш олон хүмүүс ирсэн болохоор би бишопчуудад зориулсан тусгай одоо үгийг бас 2-3 цагийн хооронд номлолт тараасан. Тэд нэр сүүлийн цаган дээр авралсныхаа дараа бүр баярлалаад бүр халелуя гэж байсан. Үйлэнгээ. Манай Ким Йонг пастор ийм хэмжээний мөнгийг барьж ирсэн. Хитэн үнэтэйний дэвсгэр байсныг бол би мэдэхгүй байна л та. Гэтэ тэднэр ингээд хандив өргөсөн мөнгө байна гэж надад үзүүлж байсан. Кана улсад очисон чинь нэгэн сургуулийн заалыг түрээссэн байсан. Тэгэхээр би ийм халуун оронд тэр заалыг яах гэж түрээсэлсэн бэ гэсэн. Өөрийн 6 цагаас оройн 8 цаг хүртэл одоо бид нэр одоо үйл ажиллагаа хийх болохоор өглөө болохоор одоо ингээд одоо анги олгоо ингээ өрөөн дээр хуваарлаад одоо тэд нэр ингээд юмаа хийгээд ярилцаа. Тэг өдөөс хойш цаг дээр заалан дээр ирээд хамтдаа үйл ажиллагаа хийгээд 5500 гаруй оюутнууд цугларсан. Тэд нэр бүгдээрээ сайн мэдэг сонсоод авралцсныхаа дараа үнэхээр талархаж байсан. 이 정도 пастор намайг хараад баг пастораа. Надад нэгэн мөрөдөл байна. Тэр мөрөдөл нь юу вэ? Пастор та Котдивар улсад ирээд ганцхан удаа семинар хийгээд өгөөч. Тийм ээ би явъя. Котдивар улсад очих юм бол итгэж ахын тусанд 7000 орчим итгэж ахын тустай гэсэн. Гэхдээ 100000 суудалтай заал байгаа. Би тэрийг түрээслээд суудлаад дүрэгтэл хүмүүсийг урья. Тийм болохоор та ганцхан удаа ирж семинар хийгээд өгөөч. Африк сайн мэдээгээр үнэхээр босч байсан. Өнөөдөр өглөө Чо пастор гарч ирээд гэрчлэл хийсэн. Би болохоор мэдээгүй. Манай сүмээс 4 өдөр болгон Библийн хичээл хийдэг. Гэхдээ үнэхээр тэр хүн гэрчлэл хийж хагаад үнэхээр дуртай үжсэн чинь. Гэхдээ нөгөө гинт тархин нэгэн одоо өвчин үсээд ухаалтаад эмнэлэг дээр одоо хөвтөж байгаа гэсэн. Эмнэлэг дээр хөвтөнгээ пастор таны үгийг сонссон. Бурхан. Та ийм пасторыг үнэхээр хайрлсан юм байна. Үнэхээр байж боломгүй зүйлүүд байгаа боловч та түүнийг авралын зам руу удирдсан байна. Бурхан таны тэр хүнийг хайрлсан юм байна. Үнэхээр тэр үгээс сонсоод сэтгэл хөдлөж байсан. Энэ жилд Свазиленд улс засгийн газраас одоо бидэнд газрыг өгөх гэж байна. Тэгээд Йомуг пастор дахин над руу залгасан. Өмнөд Африк дээр очисон чинь 40-од орчим пасторууд Йомуг
пастрын семинар дээр ирсэн гэсэн. Сайн мэдээ сонсонгоо үнэхээр баярлалаа. Бид нар ч гэсэн сайн мэдээ чуулган дээр хариалагдмаар байна. Бид нар ч гэсэн энэ сайн мэдээ сурмаар байна. Заагаад өгөөч. Бидэнд заагаад өгөөч. Гэт тэдээр гуйж байсан гэсэн. Үнэхээр энэ жилд би 27-оос 12 сарын 27-оос Далласаас семинартай болохоор очино. Америк улсад Christmas cantata хийх үед 1100 гаруй жирийн сүмийн пасторууд манай одоо үйл ажиллагаан дээр оролцоод аврагдсан. Одоо 12 сарын 27-ны Даллас кемп дээр баг бүх пасторууд нь ирээд оролцоо сайн мэдээ сонсгож байгаа. Тийм болохоор манай Солонгост байгаа пасторуудад ч гэсэн би гуйгаад хамтдаа явъя, хамтдаа ажил бэлдъя гэж би гуйсан байгаа. Би өглөө ингээд орноосоо босох юм бол эзний юм үнэхээр эзэн минь үнэхээр их баярлалаа гэсэн сэтгэл төрдөг. Би ямар ухаантай хүн биш, би чадварлаг хүн биш. Надад ерөн тэр ямар ч үнэхээр гоё, сайхан гэдэх зүйл байхгүй байгаа боловч Бурхан миний сэтгэлийн дотор аврагдсныхаа дараа ариун сүнсийг оруулж өгсөн. Биний нүдээр харуул Библи олооч ариун сүнсний нүдээр харах юм бол энэ бол Библи биш, Бурханы хайр, Бурханы хүч чадал байсан. Үйлс номыг уншаад үзэх юм бол зүгээр би сууж чадахгүй байсан. Энэ удаа кантата кинг би мессеж үгийг тараасан. 15-аас 20 минутын хооронд мессеж үгийг тараадаг. Өмнө нь болохоор би мессеж үгийг тараах үед зүгээр босоод гараа явцдаг хүмүүс байсан боловч харин энэ жилд болохоор тийм бур амьсгал бүрэн байхгүй болсон. Ганц хүн хөдлөхгүй, гарахгүй байсан. Сэжон соёлын заалан дээрээс ч гэсэн ганц хүн гарахгүй, зүгээр суугаад үгийг сонсч байсан. Богино цаг хугацаа боловч юм бол яаж юм болж чадж байгаа юм болоо. Манай пасторууд жирийн сүмийн пасторууд руу очдаг. Би Паулус пастрын сүмээс ирсэн хүн байна. Манай сүмээс кантата тоглолт хийх гэж байна. Тал орчин пасторууд болохоор тийм үү. Би илүү сонсомооргүй байна. Зүгээр гараад өгөөч. Үйлцэн тал нь тийм биш. Кантата оролцмоор байна. Гэ маш олон хүмүүс тэгсэн гэсэн. Паулус пастортэй ярилцах хүсэлтэй хүн байна уу гэвэл хэдэн хүмүүс болохоор надтай ярилцах гэж уулзах гэж ирдэг. Би Библийг тараад өгөх юм бол тэд нэр үнэхээр их талархдаг. Одоо үнэхээр Бурхан үнэхээр ажиллаж байгаа болохоор маш олон пасторууд бидэнд сэтгэлийг нээж байсан. Энэ удаа кантата хийх хугацаанд ч гэсэн нэвтрүүлгийн станцаас гараад ирсэн хүмүүс болгон надтай ярилцлага авах гэж завтай юу төрцөөр ярилцлага авч болох уу 20 минут байвал болно гэд. Би маш олон удаа нэвтрүүлгийн станцанд ярилцлага өгсөн. Бурхан Илж Паул хэлж байна. Юу ч хэлж байна гэхлээр ядуу нэгэн байгаа боловч бүхний гартаа тээсэн алдаргүй нэгэн боловч алдаргүй нэгэн юм шиг боловч алдартай нэгэн гэж хэлээд Бурхан над шиг хүний сэтгэлийн дотор тэр ариун сүнсний нүдээр Библийг уншуулж Библийн дотор байгаа Бурханы сэтгэлийг үнэхээр мэдүүлж өгөөд энэ сэтгэлийг үнэхээр ярих хугацаанд би энэ ертөнцийн тэр юугаараач сольж чадахгүй ад жаргалыг Бурхан надад мэдрүүлж өгч байсан. Игёнга итгэж гэж байдаг. Тэр хүн болохоор Чайнад байдаг. Үйлдвэр ажиллаулдаг хүн. Тэр итгэгч бидэнд заавал нэг удаа
авч өгмөр байна гэсэн болохоор эхнэр бид хоёр очоод өдрийн хоолнд цугарсан. Инэтэг чанаад энэ удаа маш том үер болсон. Үнэхээр их хэмжээний бороо орсон. Бараг 100 жилийн дотор ороогүй бороо бараг орсон гэж ярьж байсан. Маш олон хүмүүс өгсөн. Усан дээр живэгдээд гээд маш олон хүмүүс өгсөн. Үнэхээр талархаж байгаа юм. Инэтэг улсын чанаад пастора Инэтэг чанагийн пастор надад юу ч хэлсэн бэ гэхээр тэр хэмжээний орсон бороо зөвхөн манай сүмийг л хасаад бүх газарт манай сүм л харин хохирол аваагүй гэж хэлж байсан. Тэр итгэгчийн үйлдэл юу болсныг би сайн мэдэхгүй. Тэгээд би энэ итгэгчийн одоо үйлдэл юу болсон уу? Хохирол авсан бол хохирол болсон болоогүй болоо гэж би какатогоор асуусан. Гэхдээ хариу ирэхгүйсэн. Үер болсон болохоор болохгүй байсан байна л да. Гэхдээ дараа нэг уцаар ярьсан үед манай үйлдэл дээр ямар ч хохирол өмсөөгүй гэж надад хэлж байсан. Тэр үгийг сонсонгоо би үнэхээр Бурхны юм талархсан. Энэ итгэгч анх удаагаар би Бурхны хөхөөд би Бурхны ард түмэн би бусад хүмүүсээс өөр би бол Бурхны гарын дотор байгаа хүн. Бурхан намайг хамгаалж байгаа. Тэрийг анх удаагаар мэдэрсэн энэ удаагийн үеэрээр дамжуулан. Үнэхээр их сэтгэл хөдлсөн. 박영준 пастор 강남도 байжгаад Пундан гэдэг хот руу явсан. Гэхдээ би завгүй болох юм бол түүнд ажил таалгадаг. Манай сайн мэдээ чуулганд хамгийн сайн одоо ингээ хөтлөгч гэдэг хүн гинэ. Та бүхэн харсан байх л та. Гэтэ 박영준 пастор хөтлөгч хийх хүн бол хөтлөгч өөр хийх хүн байхгүй гэдэг. Өмнө нь болохоор Ямаг пастор ч гэсэн сайн исэн. Бусад пасторууд бүгдээрээ сайн идэг байсан боловч одоо болохоор ерөөсөө хийхгүй гэж байдаг. Тэгээд хамтдаа ингээ байнга ингээд ярилцдаг. Америкаас ирсэн үед, манай сүмд анхудаа ирсэн үед яаж Бурхан өөрийг нь өөрчилж өгсөнийг, яаж үнэхээр хэрхэн өөрчлөгдөж чадсныг гэд. Ерөөсөө ер нь бол ярьдаггүй байсан. Ерөөсөө амийг ингээд чойжилсан юм шиг ерөөсөө амаа нээдэггүй хүн байсан. Асуувал ер нь тэрэн дээр хариулдаг байсан болохоос түүний дотор Бурхны хийсэн яриаг одоо ингээд машин дотор байхдаа бас ингээд басанаас ирэхдээ 3 цаг 30 бусанаас ирэх юм бол 4 цагийн турш ингээд ирээд ирдэг. Тэгвэл машин дотор хамтдаа залбирдаг. Залбирх үед тэр үед сэтгэл гарч ирдэг сэтгэл. Үнэхээр ярьж байгаа 6 сарын дараа надад юу гэсэн бэ гэхээр өөрөө Америкаас 강남 дээр ирэхдээ 6 сарын турш байсан боловч өөрийнхөө одоо ингээд цүнх байсан. Тэр цүнхийг ерөөсөө задлах чадаагүйсэн гинэ. Бүр цүнхээ задлах цаг байгаагүй гэсэн. Өглөө босох юм бол усанд ороод хувцас солиод гараад ирэх юм бол оройны 11 цаг гээд өрөөндөө орж байсан болохоор зүгээр л дотор хувцас сольж байгаа юмнаас өөр ямар ч ажил хийгээгүй, хийж чадаагүй гэсэн. Бурхан тэр хугацаанд түүнд өгсөн амар тайван, түүнд өгсөн найдвар, тэрүүгээр дамжуулан бас ажиллаж байгаа ажил. Үнэхээр яг нэгээрээ үнэхээр ажил Бурхан түүгээр дамжуулан хийж байсан. Бид нэр хамтдаа машин суугаад яванга. Үнэхээр бидний сэтгэлийн дотор үгээр хэлж баршгүй талархал бидний сэтгэлийн дотор дүүрэн байсан. Өнөөдөр өглөө би эрт боссон. Өчтөр масанаас ирээд би үг бичих ёстой.
Жохон үг бицсэхэ дараа дэндүү оройтсан болохоор унтаад өглөө эрт босоод Библийг уншсан. Өнөөдөр номлол дээр уншсан энэ үгийг би өглөө уншсан. Израильчууд Египтээс гарч ирээд улаан тэнгисийг гаталсан үед үнэхээр их талархсан. Гэхдээ тэдэнд ус байгаагүй. Ус байхгүйсэн. Тийм болохоор ам цангаж байсан. Би эсний өмнө үнэхээр их талархж байгаа юм. Би ямар хүн бэ гэд би бодсон. Ерөөсөө ам цангах хэрэггүй хүн бэ. Ам цангах тийм одоо ам цангахгүй хүн байсан. Ягаад вэ гэхээр сөүл дээр амьдарч байгаа хүний дунд ам цангаж байгаа хүн гэж байх уу? Байхгүй үстэй тийм ээ. Би анх Африк дээр очсон үед би их олон удаагаар ой мод руу явдаг байсан. Эхнэртэй тэрнээс хойш эхнэртэй цуг явдаг болсон болохоор ой мод руу сайн явж чадаагүй. Анх болохоор Африк тийм ч ихсэн байгаагүй. Би машин бариа байн ой мод руу ингэ явдаг байсан. Ой мод зам гэвэл маш зам муутэйсэн болохоор тэр зам дээр би жолооддаг байсан. Ой мод руу явахдаа хамгийн чухал юм нь ус байдаг. Нэг лаацтай кола худалдаж авъя гэх юм бол нэг $1 байдаг. Гэхдээ coconut гэдэг Африкийн жимсийг $1 өгөх юм бол 7 ширхэг худалдаж авах чадвартай. Тэр coconut гэж жимс болохоор үнэхээр амттай гоё. Хамгийн аюулгүй одоо ингээд ус жимс байдаг. Яг ингээд таг цохоод тагийг нь онгоолоод уух юм бол үнэхээр амттай байдаг. Тэгээ машины ингээд багажин дээр маш их хэмжээний coconut худалдаж аваад ингээд хийгээд явдаг. Африк дээр очих юм бол маш их хэмжээний coconut байдаг. Африкийн Гана улс болохоор энэ дэлхийн баг шоколадын маш их одоо хэмжээний одоо ингээд шоколадыг Ганагаас үйлдвэрлэдэг. Тэгээд тэр coconut одоо ингээд хальсыг нь одоо ингээд тэр дотор ингээд үр байдаг. Тэр үрийг ингээд гаргаад идээд үтсэн бол үнэхээр чигэрлэг амттай байдаг. Тэрүүгээр шоколад хийдэг. Аймод дээр очих юм бол энэ ингээд дэрэгдээ маш сайн хардаг. Арслан гараад ирчихвдээ, могоо гараад ирчихвдээ гэдэг. Бид нар болохоор аймод дээр явах юм бол уур танцуутай хувцас өмсөөд маш их тийм одоо ингээ 90 тойрны сайн хараа тэгэж маш их тийм сэрэмжтэй явдаг. Машин суусан шаад жаргалтай. Одоо Израильчууд ам цангаад ус байхгүйсэн болохоор хичнээн хэцүү байх вэ. Хүмүүс би үнэхээр ам цангахгүйгээр манай гэрийн хөрөгчн дээр хөрөгчөө онгоолоод үтсэн юм бол ус байдаг. Би болохоор сүүнд маш дуртай байдаг. Тийм болохоор би их нэртэй сүү аваа тавиараа гэдэг. Би унтахаас өмнө байн нэг сүү угаад усын хатараа унтдаг. Настай хүмүүсүүдээ бүгдээрээ хөгшөрөх юм бол яс нь маш сул болохоор сүү угаараа. Сүү болохоор ясыг маш сайжруулдаг болохоор та бүхэн сүү уух ёстой. Сүү чадахгүй гэх юм бол бяслаг иддэг ч юм уу аль эсвэл яс идэрээ яс. Ус байхгүйсэн болохоор үнэхээр хэцүү байсан. Үнэхээр маш их гомдол төрж байсан. Гомдол. Тэгээд тэд мараад очсон. Үнэхээр том ус байсан. Тэгээд ус байна. Тэгээд амруу игээд уужгаад ус үнэхээр гашуун байсан. Ус яагаад ийм гашуун байгаа юм бэ? Ус яагаад ийм байгаа юм бэ? Бүр бөөлчж байсан. Тэгэд ард түмэн яагаад бурхан бидэнд ийм усыг өгсөн бэ? Мосе бидэнд ус байхгүй ам цангаж өглөө. Яагаад бид нар ийм газар руу удирдсан бэ? Жохон гоё байж байгаа. Гомдол төрөх өсөл байдлуунд орох юм бол бүгдээрээ дахиад гомдол төрдөг. Мянган төрлийн сайныг хийж өгч байгаа ганцхан зүйл муу юм хийгээд өгч юм гомдолтой. Хүн бол тэгдэг. Хойд ээж хүүхдүүдийг өсгөх тийм хэцүү байдаг гэсэн.
1000 төрлийн юм, 100000 төрлийн юм сайн хийгээд өсөн ч гэсэн ганцхан юм буруу хийчих юм бол хүүхэд нь одоо өөрийг нь хойд ээж нь одоо албаар хүүдээ муу хандж чинь гэж ингээд буруугаар ойлгодог гинэ. Тийм болохоор үнэхээр хэцүү байдаг гин. Миний эхнэр нэгэн өдөр надаас нэг маш тийм чухал царайтай надаас ингэж асууж байсан. Асрамжийн газар дээр очиод 2 хүүхэд авчираад өсгөё гэсэн. Тэгээд чи сайн өсгөж чадах уу гэсэн. Чаднаа гэсэн. Чи өөрийн хүүхэд байсан, өөрийн хүүхдийг чинь зодож загнадаг юм байж бос хүүхдүүдийг яаж тийжэх гэж байгаа юм бэ гэд. Ус үнэхээр гашуун байсан. Мосе бурхнаас асуусан чинь нэг модыг аваад ус руугаа шид гэсэн. Тэгээ нэг модыг бариад ус руугаа шидсэн. Гэхдээ энэ бол үнэхээр байж боломгүй тийм ээ. Тэр тэнд байсан уснууд маш одоо ингээд шоврог үнэхээр ууж чадахгүй ус байсан боловч нэг модыг шидлээ гээд зүгээр болох уу? Гэхдээ үгийн дагуу хийвэл өөр болж чаднаа. Тэр мод болохоор Есүсийг хэлж байна. Би 19 настайд аврагдсан. 1951 онд 8 сарын 14-ний өдөр манай ээж нас барсан. Намайг 8 настай байхдаа. Ээж нас барсныхаа дараа 1 сарын дараа гэхэд ах маань одоо цэргийн газар дээр очоод манай том эгч 15 настай, тэгээ би 8 настай, миний доор дүү 4 настай гэд. Аврагдсныхаа дараа би баймбай ээж нас барсан тэр өдрөөс ахуулаад 8 настайдаа ингэж амьдэрсэн, 9 настайдаа ингэж амьдэрсэн, 10 настайдаа ингэж амьдэрсэн, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19. Аж аргалтай өдөр гэж байсан юм болоо. Аж аргалтай өдөр байсан юм болоо гэж би бодож үзсэн. Би үнэхээр их олон удаа бодсон. 19 настайдаа юм байсан, 10 настай юм байсан, 11 настайдаа юм байсан. Үнэхээр сайн санаж байна. Гэхдээ 8 настай гэхэд ээж нас барсныхаа дараа 19 настай үртэл аж аргал гэж юу вэ гэдгийг би сайн мэдэхгүй байсан. Баяр хөөр гэж юу вэ гэдгийг мэдэхгүй байсан. Ганцхан юмыг санаж байгаа юм нь юу вэ гэхээр манай эгч найз байдаг. Ман тэр эгч найз маань пастрын охин байсан. Нэгэн өдөр Крисмас цус сарын баярын өдөр дээр намайг дуудсан. Өгсөө гэд яасан бэ багшаа? Пульсент авчраарэ гэсэн. Тэгээ тэр нь юу болохыг би мэдэхгүй байсан. Тэгээ надад нэгэн ийм тэмдэгтэр өгсөн. Тэгээ тэмдэгтэр аваад үнэхээр би их баярлсан. Бараг насан туршдаа би марч чадахгүй байхаа. Тэр тэмдэгтэр аваад үнэхээр их баярлсан. Тэрнээс хойш миний амьдралын дотор хаач вэ аж аргалыг би бол олж чадахгүй байсан. Зүгээр л Марагийн шорхог ус байсан. Шорог ус байсан. Үнэхээр юу ч вэ зовлон, юу ч вэ хэцүү. Үнэхээр ерөөсөө болохгүй байн бүтлгүй байсан. Гэхдээ Бурхан миний сэтгэлийн дотор модыг шийдсэн. Есүс миний сэтгэлийн дотор орж ирсэн. 2015 он би шүүхтээр шүүхтүүлээд маш олон үнэхээр замбраагүй юмнууд байсан. Гэхдээ энэ 2015 нэг жилийн дотор одоо миний сэтгэлийн дотор, миний дотор би ер нь их нэртэйгээ их муудалцаж үнэхээр хэрэлддэг. Гэхдээ би их нэртэй үнэхээр их талархаж байгаа. Гуйж ихнэр та. Гуйч байна ихнэр та удаа надтай хамт амьдарч өгөөрэй. Энэ удаа би ихнэртэйгээ би хамт Америкийн Даллас руу хамт явна. Даллас дээр хамт явна. Тэгээд миний ихнэр болохоор дуулсынхаа дараа Солонгос руу буцаж ирнэ. Гэтэ өглөөний хоол идэнгээ анх удаагаар одоо ингээ төлөлгөө босгосон. Би болохоор Даллас кемпи дуусгасныхаа дараа өмнөд Америкийн, Бразил, гэх мэт улсууд руу явна. Гэхдээ эхнэр болохоор Солонгос руу буцаж ирнэ. Гэхдээ эхнэр маань надад юу хэлсэн бэ гэхээр Америк дээр очих юм бол ач
хүүхдүүд байгаа. Тэгээд тэдний очиж үзмээр санагдаж магадгүй байх гэж одоо би их нэртэй Нью-Йорк дээр очиж болно гэж хэлсэн. Гэтэ дуртай ингээ баярлж байсан. Машин суугаад явна гэж байсан. Гэтэ яах гэж машин суугаад явах гэж байгаа юм бэ? Онгоцсон суугаад яваарэ гэ би чам $50 өгье. Онгоцсон суугаад яваарэ. Гэсэн чинь $200 гэж байна. Гэхээр би $200 өгсөн. Ийм зүйлүүдийг харахад би үнэхээр их талархсан. Би пасторуудтай хамт цуглаан их юм бол манай пасторууд үнэхээр өмнөөс маш их өөрчлөгдсөн. Ингээд ярилцаад өөрчлөгдсөн гэрчлэлээгээд үнэхээр их талархууштай байсан. Өнөөдөр өглөө би энэ Библийг уншингаа. Тэр мод болохоор Есүсийг хэлж байгаа юм аа. Тэр шорог усан дээр нэг модыг шидлээгээд яаж өөрчлөгдөх юм бэ? Байж боломгүй. Ойлгогч байна уу? Ерөөс ойлгохгүй байна. Гэхдээ өөрчлөгдсөн гэж байна. Миний амьдрал харанхуй, зовлон, үнэхээр гашуудалтай амьдрал байсан. Гэхдээ би өнөөдөр анхудаагаар Жо пасторын гэрчлэлийг сонссон. Би болохоор үнэхээр анхудаагаар тэр Жо пасторын гэрчлэлийг сонссон. Тэгээ би болохоор Жо пасторын хийсэн гэрчлэлийг итгэе гэж шийдсэн. Миний амьдралд Есүс Христ орж ирээд шорог гашууныг зайлуулж өгсөн. Тэгээд амьдралыг амтлаг болгож өгсөн. Тэр хин надад юу гэж хэлсэн ч вэ? Орой. Өчтөр ч гэсэн би 12:30 орчим болоход гэртээ орсон. Ихэвчлэн 10-аас 11 ерөн би одоо өөр хотоо дээр яваад ирэх юм бол дандаа орой гэртээ орж ирдэг. Манай гэрийн хаалгыг болохоор ингээд нууцсны дугаар хийж онгойлгддаг. Тэгээд дугаар хийгээд хаалга онгойлгох юм бол нэг өдрийн дотор болсон явдлаа би боддог. Гэхдээ тэрийг дахиад дурсан эргээ бодох юм бол үнэхээр аз жаргалтай болдог. Би их нэртэй залгдаг. Би өнөөдөр 12:30 гэхэд Сөүл дээр очих байхаа. Тийм болохоор түрүүнд унтаарэ. Тийм болохоор эхэлж түрүүнд унчаагаарэ. Хаалгаа битээд үгжээд унтаарэ гэд. Тэгж хэлсэн боловч намайг хүлээж байсан. Гэтэ яагаад хүлээсэн бэ? Үнэхээр би баярлсан. Нэг ч удаа би тэрийг мэдрээгүй боловч тэр өдөр болохоор би үнэхээр их баярлсан. Өглөө ахмадуудтай би хамтдаа ярилцсан. Гэтэ миний сэтгэлийн дотор тэр ахмадуудад нэг болон дээр би үнэхээр их талархсан. Өнөөдөр өглөө шинэ итгэгч залбирсан. Яг л үнэхээр хурал ихтэй зүгээр яг л тайлан одоо хэлж байгаа юм шиг би болохоор маш олон юм ингээ хасч хэлдэг. Гэхдээ тэр хүн болохоор нэгээрээ ингээд яг л бурхны юм тайлан өргөж байгаа юм шиг пастор ингэсэн ингээд бол арайч ярихгүй байгаа л да. Гэхдээ үнэхээр их би талархсан. Ахлагч Ахмад нар маш их та нарыг зовж байна. Та нар надаас бол шичнээн их санаа зовсон бэ. Тимоти Ахмад үнэхээр их өөр харагдсан. Би ч бас үнэхээр сайн үлдээ. Чөө пастор намайг үнэхээр сайн хүн гэж хэрслэсэн болохоор би тий гэж бодсон байна. Гэхдээ би сая бол тавлан байсан. За үнэхээр минь сэтгэлийн дотор болохоор шоврог зүйлээс заман зүйл үнэхээр бузар харанхуй үнэхээр гашуун зүйлээс өрөмгүй байсан боловч хин нэгэн надтай уулзах юм бол хин нэгэн миний дотор байгаа шоврог усыг уух юм бол зовж үнэхээр хэцүү болохоос аргагүй байсан боловч Есүс Христ миний сэтгэлийн дотор орж ирээд миний сэтгэлийг миний амьдралыг өөрчилж амтлаг болгож өгсөн байна. Үнэхээр их
талархсан. Аврагдсанхаа дараа аврагдсан зүйлдээ бас би талархаад одоо ч бас би санаж байна. Хөдөө амьдарч байхдаа хувцас байхгүйсэн болохоор би Библийн сургуулийн ярилцлага өгөхөөр явах гэж байсан. Тухайн үед манай эгч надад нэг куртыг хөтлөж авч өгсөн. Тэгээд хамтдаа суурч байсан нөгөө Библийн сургууль сурч байсан сурагч минь надад тухайн үед паг өгсөн. Үнэхээр сонин хувцас өмсөд ирсэн штэ гэд. Тэгээд тийш хэлдэг байсан. Тийм болохоор тэрнээс олж би 1-7 хоног дараа явсан. Тухайн үед миний амьдрал хувцсч байхгүй, үнэхээр хэцүү амьдралтай байсан. Харин агугдун готчаан үнэхээр хэцүү үлсэх үед байсан боловч гэхдээ миний бас бол амтлаг байсан. Чангпалли байхдаа би хүүхдийн цуглаан ихэд 3-4 хүүхэд байсан боловч гэтээ жилийн турш тэнд байнга итгэж ахын төсийн тоо маань 40-с 50 болсон. Тэгээд үнэхээр хамтдаа магтаална дуулаад гэрчлэлээгээд үгийг хуваалцаад их юм бол 2-3 цаг үнэхээр фурдан өнгөрдөг. Үнэхээр их баяр хөөртэй байсан. Өнгөрсөн өдрүүдэд эргээд харах юм бол хэцүү өдрүүд байсан. Гэхдээ талархлаар, баяр хөөрөөр, ивэлээр үнэхээр дүүрэн байсан. Та бүхэн ч гэсэн бодоод үзээрэй. Энэтхэг улсын нэгэн хүмүүс намайг дараа жилд нэг удаа намайг энэтхэг улс руу ирээрэй гэж урьж байсан. Засгийн газраас намайг урьсан. Тэгээ би очиод засгийн газар бидэнд газрыг өгнө гэхээр тэр газар дээр байшин барих мөнгө бидэнд байхгүй гэж хэлсэн үед тэр хүн юу гэсэн бэ гэхээр засгийн газраас байшин барьж өгвөл сайн л та. Гэхдээ засгийн газрын ам нь өрчлөгдөх юм бол та нарын тэнд байшин булаагдах болно. Тийм болохоор бид нар яа гэсэн бэ гэхээр та бүхэн болохоор сэтгэлийн боловсролын лекцээр тараагаад сэтгэлийн боловсролын лекцийнхээ төлбөрийг аваарай. Жилд 1000 хүнээр энэтхэг ус болохоор сэтгэлийн боловсролын лекц авах гэж байгаа хүн маш их байдаг. Тэгээ нэг хүн төлбөр $50 авах гэж байсан. Тэгэх юм бол жилд 2 тэрбум болж байсан. Тийм болохоор 2 тэрбум олох юм бол 1 тэрбумын болохоор одоо ингээд тэр сэтгэлийн боловсролын лекц хийхдээ ашиглаад нөгөө 1 тэрбум болохоор байшин барихтаа ашиглая гэж бодсон. Харин засгийн газраас ч гэсэн тэгж хийгээрэй гэж байсан. Энэтхэг хүмүүс болохоор маш дуртай байдаг. Филиппин улс дээр очих юм бол 38,000 хүмүүс сэтгэлийн боловсролын лекцийг авсан. 4 хоногийн турш. Миний бичсэн сэтгэлийн боловсролын лекц бол яг үнэндээ юу ч биш. Гэхдээ энэ дэлхийд байгаа бүх хүмүүс бүгдээр гайхдаг. Хүмүүсийг өөрчилж чаддаг номыг би бол өнөө хүртэл харж байгаагүй. Онлын хувьд бичигдсэн номнууд их байгаа боловч хүмүүс өөрчлөгдөж байгаа болохоор сайдууд ерөнхийлөгчнөр бидэнд дуртайдаа биднийг урьж байна. Бодоод үзээрэй. 70-аад хэдэн настай хөшөрсөн хүн, юунд ширэггүй хүн, хаана очсон ч залхуу хүрмээр хүн байгаа боловч харин миний үнэхээр гашуун шоров гэсэн миний амьдралыг Есүс Христ орж ирээд амтлаг дулаахан үнэхээр амттайгаар намайг өөрчлүүлж өгсөн. Миний сэтгэлийн дотор амтлаг гэрчлүүд маш их байна. Үнэхээр их байна. Үнэхээр их байна. За нэг мод орж ирээд. За тэр нэг мод орлоо гэ тэр том нууранд байгаа улсуудыг бүгдийнгийн яаж шорог улсуудыг зайлуулж амтлаг болгож байгаа юм бэ? Би сайн ойлгохгүй байна. Гэхдээ нэг модыг шийдсэнийхаа дараа улс маань амтлаг болсон нь үнэн, тийм ээ? Библиэлд бичигдсэн болохоор үнэн биз дээ. Би зүгээр нэг сайн мэдээ сонсон боловч сэтгэл минь өөрчлөгдөөд гомдол байхгүй болоод амар тайван хурж ирээд талархал хурж ирээд баяр хөөр хурж ирээд яаж юм болсны учир шалтгааныг бол би мэдэхгүй. Гэхдээ Есүс болсон мод миний дотор орж ирсэн үед тэр шорог
гашуун тэр бүх зүйлүүд маань зайлуулж байхгүй болсон. Энэ болохоор Есүсийг хэлж байгаа юм байна. Бидний сэтгэлийн дотор Есүс орж ирээд бидний амьдралыг, бидний сэтгэлийг гэрэл гэгээтэй удирдах өгч байгаа юм байна. Мараш Крашас найрал дуучнаар Крашас найрал дуучны дунд Пакёнсу өвгөний хоёр гэрлэн гинэ. Бөөн юм болсон. Би 인천에서 칸타타 хийхэд Пакёнсу ингээд өвгөнийг дөрөвний дуудсан. Үнэхээр тэднэр агуу дуучнаар хаана очсон ч дутхааргүй үнэхээр агуу дуучнаар. Гэтэ тэдэнд юу ч байхгүй, 10 төгрөгч байхгүй. Би тэр хүмүүстэй ярилцж агаад ямар сэтгэлтэй болсныг та бүхэн мэдэх үү? Үнэхээр яг л элчнэр шиг санагдсан. Яаж үнэхээр ямар ч мөнгөгүй хүмүүс ингэтэл амар тайван байж чадж байгаа юм бэ? Ямар ч мөнгөгүй хүмүүс маргааш гэрлэн гэж байхад тэд нар инээгээд баярлаад тэд нар болохоор яг л тэд нар болохоор үнэхээр илч байна. Тэд нар болохоор бүх зүйлээсээ үнэхээр чөлөөлөгдсөн байсан. Мөнгнөөс ч юм уу ертөнцөөс чөлөөлөгдөөд Бурхныг дуулахад би өнгөрсөн удаа яасан бэ гэхээр Christmas кантата хийсэн. Гэхдээ 2 дугаар бүлэг дээрээс Аннагийн яриа гарч ирдэг тийм ээ. Анна ингээд зурган дээр ороод ингээд 6 урж байгаа одоо ингээд яриа гарч ирдэг гардаг тийм ээ. Гэтэ би тэр 6 харсан чинь тэр царай маань үнэхээр яг зураг дарагдсан боловч тэр зураг маань үнэхээр гоё байсан. Гэтэ тэр зураг нь яасан бэ гэхээр Пакёнсу өвгөний хоёр яг гараад ирсэн байсан. Тэгээд үнэхээр тэрийг ураад ханан дээр тавьсан байсан. Гэтэ тэр өвгөний Пакёнсу хоёр орсон байсан. Тэгээд тэр хоёрын одоо гэрлэх болсон. Би тэр хоёрыг гэрлэн гэж бол ерөөсөө бодоогүй. Гэхдээ 4 хүнийг суулгаж тавиад удирдаач хүнтэйг нийлүүлээд 6 хүн бид хамтдаа сууж байсан. Энэ хүн болохоор ямар нэгэн шашны үнэхээр баг бурхан байна. Илч байна. Тэд дээр маргааш гэрлэн гэж байхад үнэхээр ямар ч мөнгөгүй. Тэд дээр мөнгө байхгүй. Мөнгө олохгүй юм чинь. Крашас найрал уучнаар болохоор зүгээр хоол идээд онгоцон сууж байгаа юмар сэтгэл хангалуун байдаг. Юу ч байхгүй тэднэр болохоор маргааш ч байхгүй. Зүгээр Есүсийн дотроос, Бурхны дотроос амьдарч байдаг. Тэднэр үнэхээр аз жаргалтай гар төгсөн юм биш. Тэднэр болохоор тайзан дээрээс маш олон хүмүүсийн сэтгэлийн дотор байгаа айдас зовлонгийг зайлуулж амар тайвныг өгдөг. Тэднэр болохоор Есүс байна. Үнэхээр Есүс байна гэсэн сэтгэл одоо төрсөн. Залуу хүн болохоор ингэж байгаа юм болоо гэд мэдгүй. Ерөөсөө инээгээ дуртай л байж байсан. Ерөөсөө тэднэнд бол юу ч байхгүй. Зүгээр гэрлэл болох байлгүй дээ гэд тэгж шилж байдаг. Үнэхээр надад ямар сэтгэл төрсөн бэ гэхээр тэдний сэтгэлийн дотор модыг шидсэн байна гэсэн сэтгэл төрсөн. Наман жанжин бяцсан охин амьдарч байна. Наман жанжин ихнэр бяцсан охиноо харахад ямар сэтгэл төрөх байсан бол тэр үнэхээр өрөвдөлтэй төрсөн утгаас олслогдоод ирсэн. Гэхдээ тэр сэтгэлийн дотор түүний сэтгэлийн дотор яаж амар тайван байж чадж байгаа юм болоо? Яаж амар тайван байж чадж байгаа юм болоо? Яаж аз жаргал найдвар байж чадж байгаа юм болоо? Би болохоор наман жанчны ихнэр би болохоор үнэхээр гоё байшин дотор амьдарч байгаа боловч яагаад миний сэтгэлийн дотор болохоор тэр бяцхан эмэгтэйгийн дотор байгаа баяр хөөр минь дотор байхгүй байгаа юм болоо? Яагаад миний сэтгэлийн дотор түүнд байгаа амар тайван байхгүй байгаа юм болоо? Тийм болохоор наман жанчны ихнэр тэр бяцхан охиныг чи энийг яагаад энийг хийгээгүй юм бэ
гээ загнаж байсан ч магадгүй. Гэхдээ сэтгэлийн дотор болохоор байн тэр бацхан охиныг атаархдаг байсан. Тэр бацхан охины сэтгэлийн дотор мод шидэгдсэн байгаа болохоор хэдийгээр олцлогдоод боолоор амьдарч байгаа ч гэсэн модыг хүлээн авсан болохоор шорвог амьдрал байсан ч гэсэн шорвог биш амтлаг амьдрал болж өөрчлөгдсөн байсан. Тэр нь хиний амьдрал вэ гэхээр бурхантай хамт байгаа хүний амьдрал юм аа. Эзэн миний сэтгэлийн дотор орж ирсэнхаа дараа үнэхээр амар тайван сэтгэлтэй болж би болохоор урд нь амар тайван гэж юу болохыг мэдэхгүй байсан. Би үнэхээр ертөнцийн найзуудтайгаа уулзаад үдсэн тэр дунд нэг нь юу гэхээр манай найзнууд нэг нь даатгалын компанид ажилладаг хүн байдаг. Үнэхээр шудраг хүн. Надад ингэж хэлсэн. Манай танай сүмийн машин манай даатгалд хамрагдаж болохгүй мүү? Уучлаарай. Манай сүмийн дотор ч гэсэн машинууд нь даатгалд хамаарагдсан байгаа хаа. Гэхдээ яг тэрийг болоод энэ дээр хамаарагдаар гэж хэлж үнэхээр чадахгүй байна. Харин миний машин, миний охины машиныг чиний даатгал дээр хийя. Чи манай сүм дээр ирээ, манай сүм дээр яваарэ. Тэгээ сүмийн тэг шахан төсттэйгээ татан болоод даатгалаас заруул болно үсттэй. Би тэрийг болиулахгүй. Гэхдээ хэдэн удаа ирсэн. Тэгээ манай найз гэж би хэлсэн. Сүм яасан гоё юм бэ? Гэхдээ яагаад чи хандвиг одоо ингээд авахгүй байгаа юм бэ? Чи авах ёстой. Тэр найз болохоор тийм мөнгө бол байхгүй хүн. Гэхдээ үнэхээр шудраг хүн. Найзуудын дунд 10, 100 найзуудын дунд шудраг хүн, шудраг ганц хоёр хүн байдаг. Тэрний дунд нэг нь тэр хүн байна. Үнэхээр ийм 70-аад эд настай байж даатгал зарах ажил хийдэг. Одоо өөр тийм найз болохоор цагдаагийн газрын дараагаар байж байгаад одоо тэтгэврт гараад ажиллаа болсон. Тэр найз болохоор өнгөрсөн 7 хоног манай сүмд ирсэн. Сайн мэт дуртай. Гэхдээ үнэхээр завгүй. Тэр хүний амьдралыг харах юм бол үнэхээр гоё, гэртэй, байшинтай, байгаа боловч байн тэдний сэтгэлийн дотор төгшөөртэй байдаг. Төгшөөртэй байдаг. Есүс Христ хүмүүс жижигхэн ажлаас болж амархан Есүсийг хаяад жижигхэн ажлаас болж Есүсийг харамсалтай болгож Есүстэй хол болж сүмээс өөр зам руу явж сүмүн хичнээн эрхэм нандин байгаа байхад сүмүн хичнээн эрхэм нандин байхад өвчин тусч үзээрэй. Үхлийн өмнө зогсч үзээрэй. Хэцүү байдлын өмнө зогсч үзээрэй. Сүмүн хичнээн эрхэм нандин гэж эзэн хэрхэн хичнээн нандин гэж тэр үе та бүхэн мэдрэх болно. Зүгээр бид тэр амьдралтаа бол мэдхийн аргагүй байдаг. Гэхдээ эзний сэтгэлийг хүлээж аваад эзний сэтгэлтэй ойрхон байгаа хүн бол бэрхшээл байсан ч гэсэн тэрийг ингээд давж авч чаддаг. Өвчин ирсэн ч гэсэн тийм. Есүс бидний сэтгэлийн дотор гашуудлыг зайлуулад, зовлонгийг зайлуулад, шорог гашууныг зайлуулад амьдралын дотор амтлаг зүйлээр бидний амьдралыг удирдах өгч байсан. Манай сүмийн итгэж ахын дүүс Есүс алма дээр цовлогдоо нас барсан. Гэхдээ үнэхээр бидний баяр хөөр амар тайван болоо бидний нүглийг угаагаад өгсөн боловч үнэхээр баяр хөөр амар тайван гим нүглээсээ угааж чадаагүй хүмүүс энэ ертөнцид маш олон байна. Гэхдээ Библиэлд уншаад үзэх юм бол тэд нэр та бүхэн би бодоод үзсэн. Цөөлөн дээр маш халуун уус бол байхгүй. Бара дээр очиод ус байхаар нь уусан чинь амар шорвог, гашуун байсан болохоор бүгднийг бөөлчөөд
Мосе Бурхны юм залбирсан чинь модыг ус руугаа шид гэсэн. Тэгснийхаа дараа уу гэсэн. Үгүй ээ, гашуун байна. Уугаад үзье. Үгүй ээ, уугаад үзсэн шүү дээ, гашуун байсан. Одоо чи сайн модыг шидсэн чи уугаад үзье. Өө ганц мод шидлээ гэдээ өөрчлөгдөх юм байхгүй ээ. Би сая уугаа бүгдингийн бөөлцсөн. Үгүй ээ, чи зүгээр уугаад үзье. Би уугаад үзсэн гэдвэ штэ. Модыг шидгээс өмнө ба модыг шидсэнийхаа дараа өөр болсон байх болно. Уугаад үзье. Модыг шидхээс өмнө гашуун, шорог, зовлонтой байсан. Гэхдээ модыг шидсэнийхаа дараа уугаад үзсэн чинь үнэхээр амтлаг байсан. Хайрт итгэж ахындус та бүхэн урдын маш шорог, гашуун, зовлон, хэцүү амьдралаар амьдарч ирсэн. Харин Бурхан та бүхний сэтгэлийн дотор, сэтгэл гэдэг усан дотор Есүс гэдэг модыг шидсэн байна. Одоо маш тодорхой нарийн амтыг мэдэрч үзээрэй. Шорог, гашуун амт маань байхгүй болоод амтлаг болсон гэдгийг та бүхэн мэдэж ухаарах болно. Би өөрийн амьдралыг харах юм бол нэг бол нэг, 10 бол 10, 100 бол 100. Үнэхээр тэр бүхий л зүйлүүд маань бүгдээрээ амтлаг болж өөрчлөгдсөн байсан. Чогийн пастор, Юнжин пастор тэгээ бас өглөө цуглараад хамтдаа бид нэр ярилцдаг. Тэгвэл өчтөр байсан юмыг яриад, өнөөдрийн хийх ажлуудыг яриад найдвараар дүүрэн болдог. Өнөөдөр хинтэйгээ ярилцлаа гэд. Тэгвэл ийм тушаал ирэх юм бол ингээ сайн мэдээ тараахаар яваад тэгдэг. Тэгж нэг өдөр бид нэр амьдэрдэг. Харин надад ерөөсөө байж болохгүй. Есүсийн амар тайван, Есүсийн баяр хөөр, Есүсийн найдвар миний дотор байсан. Дараа жил болох юм бол 1 сар ч юм уу 2 сарын ихээр Пенэнд бид нэр одоо байшинга барьсынхаа дараа нөгөө нээх болно. Тэгээд өдөр болгон кемп хийгээд самтлагчсан явуулна. Тэгээд би жоохон дутуу болохоор хангалттай явуулаарай гэсэн боловч энэ удаа лого хийсэн. Гэхдээ лого хийгээгүй саналчсан байна. Лого хийх хэрэггүйс хийгээгүй юмнуудыг явуулаарай. Контейнерт ачаад явуулаарай гэд. IYP Пенэн гэдэг бичсэн юм байна, бичээгүй юм байна. Яг адилхан завин суусан ч гэсэн Есүсийн нэр бичээстэй хүн байна, бичигдээгүй хүн байна. Гэхдээ адилхан аврал юм аа. Нэг завин суусан юм чинь. Би Пенэн дээр очоод трейс хийж өгч болохгүй юу? Компани ажлаас болж жоохон завгүй байна. Гэтэ нөгөө компани захирагч гэсэн аварцсан хүн. Тэгээд 10 нөгөө өнгөрсөн 10-нд Пенэн руу явсан. Яваад одоо ингээд бэлдээд хийх гэж одоо трейсинг хийх гэж байгаа. Тэгээд үнэхээр одоо филто надад хүн дээр чсэн одоо ингээд яах болсон. Тэгээд муу одоо хямдхан материал биш гоё сайн одоо материал аваад филтага наагаарэ. Тэгээд чи филта наах аргыг зааж өгөөд тэр хүмүүсүүдээр нь хийлгээрэй. Чи амраад гэж би хэлсэн. Пенэнд байгаа хүмүүс маш их байгаа болохоор одоо тоосыг хийх одоо машинчсан явсан болохоор тоосыг үйлдвэрлээд ажил хийгээд бас зарим хүн болохоор тоосыг үйлдвэрсэн маа зараад ажил хийгээрэй гэж хэлээд 2016 он Энэтхэг улсад бид нэр их сурвал болгон дээр бид нэр сэтгэлийн боловсролын лекцийг тараах болно. Тэгээ Энэтхэг улсаас одоо сэтгэлийн боловсролын лекц ер нь бүх дэлхийд даяар манай сэтгэлийн боловсролын лекцэнд сонирхол үүсэж байгаа. Бид нар яг үнэхээр ямар ч авах юмгүй хүмүүс. Гэхдээ Бурхан үнэхээр том ивэл өрөөлөөр биднийг үнэхээр эрүүл ивэлийг бидэн дээр буулгаж өгч байна. Би 2 хоногийн турш сэтгэлийн боловсролын лекц тараад ирсэн.
Гэхдээ 2 хоногийн турш сэтгэлийн боловсролын лекцийг номоор бичиж гаргамаар байна. Гэхдээ 2 хоногийн турш шилсэн юм нь арай богино байна. Жохон илүү тараагаад өгөөч. Тэгээ жохон илүү нэмж тараасан. Хятад улс дээр би тэгсэн. Хятад улс дээр тэгсийн хадараа Солонгос улсаар ирсэн чинь Солонгос улс дээр тэр номыг бичээд гаргасан үед бест селлер болсон. Хүмүүс тэр үгийг уншаад өөрчлөгдөж байсан. Би ямарваа нэгэн тийм номыг бич чадах тийм хүч чадалтай, ухаантай, мэрэгэн ухаантай хүн ч биш. Гэхдээ миний дотор Есүс байгаа болохоор ерөөсө Паулус биш. Паулус өөрөө хийж чадахгүй ажил, Паулус өөрөө бодож чадахгүй бодлыг бодонгоо Есүс миний амьдралыг удирдсанаар амтыг гаргаад үнэхээр сайхан амтыг гаргаад, ад жаргалын амтыг гаргаад, баяр хөөрийн амтыг гаргаж байсан. Одоо бол хааш очсон ч гэсэн Крашаас найрал дуулчнаар болохоор хаанч дутгааргүй найрал дуулчин болсон. Бүх зүйлсийг хийж чаддаг болоод үнэхээр ивэлтэй, ерөөлтэй, үнэхээр талархалтай. Хайрт итгэж андас та бүхэн өнөөдөр өглөө би та бүхэнд хэлмээр байгаа үг байна. Та бүхэн Есүс Христээр та бүхэн аврагдсан. Гэхдээ тэрүүгээр төгсөх юм биш ээ. Гэмнүлээс уучлагдсанхаа дараах маш чухал зүйл байна. Есүстэй хамт амьдрах амьдрал байна. Өнөөдөр өглөө та бүхэн хараахан та бүхний амьдралыг өөрсдөө барьж байна уу? Хараахан та бүхний шитрийг өөрсдөө дагах гэж байна уу? Та бүхэн өөрийнхөө бодлыг дагаж амьдрч байна уу? Бидний амьдралын эзэн бид нар биш Есүс болохоор та бүхний амьдрал Есүсийн гарт нь хариуцуулж үзээрэй, даатгаж үзээрэй. Тэгвэл тэр хүн та нарын амьдралыг амтлаг өөрчлүүлж өгнө. Та бүхний амьдралыг шинээр өөрчлүүлж өгнө. Та бүхний амьдрал үнэхээр санаа зовлон, зовнил дүүрэн байсан боловч тэр бүгд зайлуулагдаж баяр хөөртэй, ад жаргалтай, үнэхээр талархууштай амьдрахыг хүсэж байна. Эзэн та надад эзэн бидэнд тийм амьдралыг өгөх гэж Есүс цусаа урсгаад бидний нүглийг угаагаад бидний амьдралын дотор бидний сэтгэлийн дотор орчиж байгаа юм аа. Үнэхээр заваан буцар бодлоос салцгаая. Харин одооноос Есүс Христийн амьдрал руу нүүн ороод Есүс Христийн гэрэл гэгээг хүлээн аваад үнэхээр энэ нь надад ашигтай баха, энэ нь надад гоё баха гэж бодхоо болоод Есүсийг дагаж, Есүсийн шийдвэрийг дагаж амьдраасаа гэж хүсэж байна. Тэгээ та бүхэн эргэн тойрны хүмүүс та бүхнийг харахад тэр юу ч хийгээгүй боловч үнэхээр ач жаргалтай байгаа юм шиг байна. Ингээд харахад жоохон сонин хүн юм шиг. Гэхдээ нэг талаас харах юм бол үнэхээр атаархмаар юм шиг. Би ч гэсэн тэр үшиг амьдрмаар байна. Би ч гэсэн тэр үшиг инээж үзмээр байна. Би ч гэсэн тэр үшиг санаа зовлонгоосоо салж үзмээр байна гэж мэдэрч чадхаараа Бурхан та бүхний бүтээсэн. Та бүхэн бол бусдад ингэж харагдах болно. Та бүхэн өндөрч вэ, намхимч вэ? Энэ ертөнцийн гэрэл болгосон байна. Та бүхэн гэрэл болсон амьдралаар амьдрч Есүс Христийн сэтгэлийг хүлээж авснараа алт тэрийг бас эзэндээ өргөж Есүсийг та бүхэн сэтгэлийн дотор байснараа эзний дотор ивэл авч хамтдаа амьдарцгаая. Хамтдаа залбирцгаая. Түр зөөр тус тусдаа залбирцгаая.